2021 оны 3 сар Америк улсын Массачусетс мужийн Линфилд хот 72 настай Томас Рэндл гэх эрэгтэй сүүлийнхэн хим эмчилгээг дуусгаад гэртээ ирсэн. Тэр уушгины хорт хавдартай гэж онцлогдсон байсан бөгөөд маш олон хавдрын эмчилгээ хийлгэсэн байсан. Гэсэн ч түүний хорт хавдар эмчилгээгтгээсээ өнгөрсөн гэсэн учраас тэр эмчилгээгээ зогсоогоод гэртээ ирж байгаа нь тэр байж. Ингээд энэ өдрийн орой Томас өөрийнхөө хамгийн дуртай киног эхнэр болон охинтойгоо хамт суугаад үзэж байсан. Кино дуусахын өмнө Томас хачин царай гаргаад сууж байснаа. Эхнэр охин хоёроо өөртөө илүү ойртоод хажууд ирээд суугаач гэж хүсдэг. Тэгээд эхнэр охин хоёроо хажуудаа суулгаад Томас би одоо хүртэл 52 жилийн турш Томас гэх нэрээр өөрийгөө нууцлж амьдарсаар ирлээ. Намайг үнэндээ Томас гэдэггүй. Одоо хүртэл би 90 сурвалжлагдаж байгаа гэж хэлсэн. Ингэж хэлснийхаа дараа энэ тухай хэнд ч хэлж болохгүй шүү гэж эхнэр охин хоёроосоо гуйж байсан. Томасыг ийн ярихад эхнэр нь киногоо үзээд кинонда хит автаад хачин юм яриад байна гэж бодсон. Тиймээс хурдхан босоод түүний яриаг таслаад шууд унтлахын өрөө рүү аваачсан. Тэгээд нөхөртөө өнөөдөр хорт хавдрын эмчилгээгээ хийх гэж их зүтэрсэн байхдаа их ядарсан байх. Одоо хурдан унтаж амар гэж хэлээд оронд нь оруулсан. Нөхрөө хөвтүүлснийхээ дараа эхнэр нь гал дугааныхаа өрөө рүү ороход охин Эшлийн ганцаараа сууж исэн. Тэр охиндоо аав нь биднэр тоглоод л тийм зүйл ярьсан байхаа гэж хэлэхэд харин охин нь аавын хэлсэн үг тоглоом бишээ гэж хэлдэг. Эшлид аавынхаа хэлсэн үг бодогдоод энэ шүн цурамж хийлгүй өглөө болгосон. Ингээд өглөө болмогц аавыгаа сэрэнгүүт нь аав дээрээ гүйччихэд орой таны ярьсан зүйлсээс асуух зүйл байна гэж хэлдэг. Томас охин лугаа нэмсэглээд юу асуух гэсэн юм бэ гэхэд охин нь таны жинхэнэ нэр чинь хин юм бэ гэж асуусан. Томас охиныхоо асуултыг сонсоод хэсэг тэнэгэлзэн суусан. Энэ байдлыг нь харсан охин нь бухимдаад аав руугаа ихцлэн хараад аава би таны ганц охин. Тиймээс таны нууцыг мэдих эрх надад байгаа гэж ууралсан. Тэгээд аав нь охиндоо миний хэлснийг хүнд ч хэлж болохгүй шүү. Нууцлж чадах уу гэхэд охин нь хүнд ч хэлэхгүй нууцлж чадна гэж амласан юм байна. Ингээд Томас 52 жилийн турш нууж ирсэн өөрийн жинхэнэ нэрээ охиндоо хэлэхэр болсон. Аавыг нь Тед Конрад гэдэг. Томас гэдэг нэр бол аавынхын жинхэнэ нэр биш. 52 жилийн өмнө Америк улсыг тэр чигтэн цочирдуулж байсан хүн гэж хэлсэн байна. Тэгээд охиндоо одоо миний хэлээд байгаа нэрийг интернетээр хайгаад үзвэл аавыгаа ямар хэрэг хийсэн ямар хүн байсныг мэдэх болно гэж хэлжсэн. Ингээд охин нь хэсэг хугацаанд бодож сууснаа 52 жилийн өмнө сураггүй болсон Тед Конрад гэж хайхад түүний зураг, түүний талаарх мэдээллүүд төвөггүй гарч ирж байсан. Зургийг нь харахад аавтай нь маш адилхан залуухан эрэгтэй байсан. Эшли аавынхаа залуугийн болон багынхын зургийг нэг ч удаа харж байгаагүй. Гэхдээ тэр зурган дээр байгаа залуухан эрэгтэй аавтай нь маш төстэй байсан гин. Түүний аав өөрийнхөө талаар ярихдаа баг байхад нь эцэг их нь автын ослоор нас орсон. Тэгээд ойр татны хамаатан садан гэд байх хүн байхгүй учраас ганцаараа хэцүүхэн амьдралыг туулсаар ирсэн. Тэгээд одоо амьдарч буй Америкийн нэгдсэн улсын Массачусетс мужийн Линфилд хот руу нүүж ирсэн гэж ярьдаг байсан юм байна. Мөн түүний аав Томас гадуур гарахдаа том сарвчтай малгай өмсдөг байсан. Мөн гадаад руу аяллаар эсвэл ажиллаар нэг ч удаа явж байгаагүй. Эшли Тед Конрад гэх хүний мэдээллийг олж үзмэгцээ тэр даруй ээжигээ өрөөндөө дуудан Google-с хайжулсан мэдээллүүдэд харуулдаг. Ээж нь ч гэсэн маш их гайхсан мэдээллүүдийг нэгэнгүй уншингаа амандаа итгэмээргүй юмаа гэх үгийг байнга тавтаж хэлж байсан гин. Ингээд ээж охин хоёр өрөөндөө хөвтөж байсан Томас дээр очиод Тед Конрад гэдэг хүнийг хэн болохыг нь мэдлээ. Яагаад энэ талаар өмнө нь ярьдаггүй байж байснаа гинэд одоо хэлж байгаа юм бэ гэж асуухад Томас хариуд нь би уушгины хорт авдартай гэж онцлогдоод химийн эмчилгээ хийх гээд маш их зовж шаналж байсан. Тэгээд эмчээс амьдрах найдвар байхгүй гэдгээ сонсоод сэтгэл санаагаа бэлтгэхээр шийдсэн юм. Химийн уйлж байсан. Удаан амьдрахгүй гэдгийг мэдсэн учраас гэр бүлийнхэндээ бүх үннээ хэлэхээр шийдсэн гэж хэлээд эхнэр болон охиныхоо гараас бариад 52 жилийн өмнө болсон банкны дээрмийн тухай бүгдийг нь ярьж өгсөн. Мөн өөрийнхөө нэрийг яаж Томас Рэндл болгож өөрчилж хэнд ч мэдэгдэхгүй амьдарч ирсэн талаараа нэгэнгүй ярьж өгсөн байна. Тед Конрад 1949 оны 7 сарын 10-нд Америк улсын Калифорни мужийн Денвер хотод төрсөн. Багадаа аав Эдвард болон ээж Элизабет нартайгаа хамт амьдардаг байсан бөгөөд 1958 онд буюу 9 нас хүрэх жилд нь аав ээж хоёрын салж Тед ээж болон эмэгтэй дүүтэйгээ хамт Ohio мужийн Lakewood хот руу нүүсэн. Тед сурагч байхдаа царайлаг бас онц сурдаг байсан учраас нэр хүндтэй байсан. Дандаа оюутны зөвлөлийн дараагаар томилогддог байсан бөгөөд
IQ нь 135-тай ухаалаг сурагч байсан гин. 1969 оны 1 сард 20 настайдаа Америкийн нэгдсэн улсын Ohio мужийн Кливленд хотод байдаг үндэсний банкнд ажилд орсон. Тэр банкны сейфийг хариуцдаг байсан бөгөөд төв офис болон салбар хоорондын бэлэн мөнгөний тээвэрлэлтийг бас хариуцдаг болд тейлер байсан. Тэр үед Тэдийн хийдэг байсан албан тушаал маш чухал байсан учраас итгэл даахаар хариуцлагатай хүндэл даалгадаг байсан. Тэд банкнд ажиллаад 6 сар болж байсан. 1969 оны 7 сарын 11-ний өдөр Тэд гаднаас нэг шил виски хайрцаг тамхиг саарал өнгийн цаасан ууданд хийгээд барьчихсан ажил дээрээ буюу банк руу орж ирсэн. Өмнөх өдөр нь Тэдийн төрсөн өдөр байсан учраас ажлынх нь хүмүүс түүнд чөлөө өгсөн байсан юм байна. Гэвч тэр гинэт гаднаас ороод ирсэн. Ажлынх нь хүмүүс Тэдийн төрсөн өдөр болохоор ажлынхнаасаа төрсөн өдрийн мэндчилгээ сонсохоор ирсэн байна гэж бодсноос өөрөөр түүнийг огтонд шидэглээгүй юм байна. Энэ өдрийн үдээс цааш 4 цагийн үед Тэд ажлынхаа сейф рүү ороод бэлдсэн байсан цаасан гутандаа мөнгө хийж эхэлсэн. Энэ үед түүнийг ажлаа хийгээд явж байна гэд хинц шидэглээгүй. Тэд маш тайван чөлөөтэй цаасан гутанд мөнгөн дэвсгэртүүдийг хийж байсан ба тэр үед цаасан гутандаа 100 мянгатын дэвсгэрт 1500 ширхэг, $50 дэвсгэртийг 1200 ширхэг, $20 250 ширхгийг хийсэн. Түүний цаасан гутандаа хийсэн нийт бэлэн мөнгө нь $215,000 байсан. Одоогийн ханшаар бол 179 сая $. Ингээд үдээс хойш 4 цаг 30 минутын үед Тэд сейфийг хамгаалдаг хамгаалалтын ажилчтай мэдлээд юу ч болоогүй юм шиг тайван инээмсэглээд банкнаас гарсан. Тэгэд Тэд гэртээ очиод хурдхан ачаагаа бэлдсэн. Ингээд энэ өдрийн үдээс хойш 7 цаг 30 минутын үед Кливленд Хопкинс олон улсын нисэх онгоцны буудлын руу явхаар таксинд суусан. Тэгэд Тэд онгоцны буудлын дээр очиод 30 минутын дараа найз охин Кейтлин Эйнхаус руугаа залгаад Пенсильвани руу тоглолт үзэхээр явлаа. Маргааш гэхэд ирчихнэ гэж хэлсэн. Ингээд 1969 оны 7 сарын 14-ний даваа гарагт Тэдийг ажилдаа ирэхгүй болохоор нь банкны ажилчид Тэдийн гэр бүлийнхэн рүү залгаж асуусан. Тэдийн ээж нь баасан гаргаас хойш Тэдтэй холбогдож чадаагүй байгаагаа хэлдэг. Тэдийн ажлын газрынхан нь Тэдийг хизээч ажлаасаа хоцорч байгаагүй, эсвэл тасалж байгаагүй. Хариуцлагатай, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг нэгэн байсан учраас Тэдэд ямар нэгэн зүйл тохиолдсон байхаа гэж бодож байсан. Гэвч хэсэг хугацааны дараа банкны ажилчид сейфнээс мөнгө алга болсныг мэдсэн. Тиймээс Тэд сургаггүй алга болсон Тэдийг шийдэглэж шууд банкны сейфнээс мөнгө алга боллоо гэх дуудлагыг өгсөн байна. Ингээд цагдаа нар дуудлагын дагуу банкн дээр очиод шалгалт хийсний эцэст Тэдийг сейфнээс мөнгө хулгайлсан болохыг нь тогтоосон. Тэр үед Тэд банкны хамгаалалтын системийг хинээс ч илүү сайн мэддэг байсан учраас хэргийн газар гэмт хэргийн уул мөрийг маш бага үлдээсэн байсан. Гэхдээ яалтчгүй сейф руу хамгийн сүүлд орсон хүн Тэд байсан учраас түүнийг сэжиглэж сэжигтнэр татгаар болсон юм байна. Ингээд цагдаа нар тэр даруй баривчлах захирамж гаргуулахаар шүүхэд хандсан. Мөн Тэдийг орон даяар эрен сурвалжилж эхэлсэн байна. Ингээд банкнд хулгай гарснаас хэдхэн хоногийн дараа буюу 1969 оны 7 сарын 16-ны өдөр Нейл Армстронг Аполло 11-р хүлэг сансарт хөөрсөн. Энэ мэдээллээс болоод банкны хулгай дээр хүмүүс анхаарлаа нэг хандуулахгүй байсан. Банкны хулгаан хэрэг хэвлэл мэдээллээр цацагдаад хүмүүсийн анхаарлыг татах хүртэл 7 хоног зарцуулсан. Тэр үед ихэнх Америк хүмүүс Аполло буюу 11-р хүлэг сансарт хөөрөх хуваарийг мэдэж байсан учраас Тэд хүмүүсийн анхаарлыг өөр тийш нь хандуулахын тулд хүлэг хөөрөх өдөртөө давхцуулан хэргийг үйлдсэн гэж цагдаа нар дүгнэж байсан. Ингээд холбооны мөрдөх товчоноос хүртэл мөрдлийн ажилд оролцож Тэд хамгийн сүүлд харагдсан гэх Кливленд Хопкинс олон улсын нисэх онгоцны буудалд томоохон эрен хайх үйл ажиллагаа явуулсан боловч ямар ч сэжигтэй зүйл олоогүй. Мөрдөгчид Тэдийн эргэн тойрны хүмүүсийг дуудан байцаалт авч байсан. Тэдийн найзууд Тэд гаднаа хариуцлагатай итгэл даах хүн шиг харагддаг байсан ч тэр харагдах байдлаасаа шал өөр хүн байсан. Мөн 1968 онд гарч байсан Томас Кроуны хэрэг гэх кинонд донтсон байсан. Энэ кинонд Томас Краун гэх Бостны саятны талаар гардаг. Гол дүрийн эрэгтэй уйтгартай амьдралаа хөгжилтэй болгох нэрийдлэр банк дээрэмдэж байгаа талаар гарна. Гол дүрийн эрэгтэй 5 эрэгтэйг хөлсөөр ажиллуулж банкны бэлэн мөнгийг дээрэмдэж мөнгөө Швейцарын банкнд байрлуулдаг. Банк дээрэмдсэнийх нь улмаас их хэмжээний төлбөр төлөх болсон даатгалын компани Вики гэх эмэгтэй киноны эрэгтэй гол дүр буюу Томас Крауныг мөрдөж байгаад сүүлдээ Тэд бие биедээ сэтгэлтэй болж байгаагаар кино урнадаг.
Тэд уг киног 6 удаа үзэж байсан, бүр түүнээс ч илүү үзэж байсан байх гэж тэдний найзууд нь мэдүүлсэн. Мөн Тэд найзуудтай киноны гол дүр болох Томас Краун шиг болмоор байна гэж хэлдэг байсан. Түүнчлэн Томас Крауныг өөртөөгөө зүүрэлдэг байсан гин. Найзуудтайгаа архиуж байхдаа хүртэл банк дээрэмдэх ямар амархан ажил билээ гэж ангирдаг байсан. Тэгээд би ч гэсэн Томас Краун шиг амархан банк дээрэмдэж чадна гэж өөртөө итгэлтэй ярьдаг байсан. Тэр үед найзууд нь түүнийг кинонд хитэх автаад хачин зүйл ярьж байна гэд тоодоггүй байсан гин. Тэгээд хэрэг болсон өдөр буюу 1969 оны 7 сарын 11-нд Томаст найзууд руугаа залгаад өнөөх киноны гол дүр шиг өнөөдөр би банк дээрэмднэ гэж тэднэрт ярьсан байна. Найзууд нь мөн л түүнийг кино их үзнээсээ болоод худал ярьж байна л гэж бодож байсан гинэ. Мөн хэрэг гарснаас 7 хоногийн дараа Тэдийн найз охин Эшлид нэгэн захиа ирсэн. Тэр захиа Вашингтон DC-гээс ирсэн ба Тэдээс түүн рүү захиа ирсэн нь тэр байсан. Тэд захиандаа өөрийн хийсэн хэргийнхаа талаар бичсэн байсан бөгөөд хэргийг хүн хэлэлцэх хугацаа 7 жил байдаг учраас энэ хугацааг дуусгаар нь очно гэж бичсэн байсан. Хэрэг гарснаас 2 сарын дараа буюу 1969 оны 9 сард Тэд Конрадыг хөрөнгө шамшигдуулсан банкны бүртгэлийг хуурамчаар үйлдсэн хэрэгт буруутгасан. Тухайн үед Америкт хүн амны хэрэг болон дээрмийн хэрэгүүдэд хүн хэлэлцэх хугацаа байгаагүй. Харин тэрийг Тэд мэдээгүй байсан. Шүүхийн байгууллага Тэдийг буруутнаар татснаас 7 хоногийн дараа Тэд найз охиндоо 2 дахь захиагаа явуулсан. Тус захиандаа Тэд хүн хэлэлцэх хугацаа байдаггүй гэдгийг мэдсэн тухайга бичсэн байсан. Тиймээс хүн хэлэлцэх хугацаа байхгүй учраас би насаараа зүхтаж амьдрах хэрэгтэй боллоо. Сүүлийн удаа захиа бичиж байна. Өөрийнхөө хийсэн үйлдэлд маш ихээр харамсаж байна гэж бичсэн байсан байна. Түүний сүүлийн захиа нь Калифорниас ирсэн байсан. Ингээд мөрдөгчөд шууд түүний захиа ирсэн Вашингтон DC болон Калифорни руу цэргүүд илгээсэн боловч харамсалтай нь Тэдийг олж чадаагүй. Ингээд 1 жилийн дараа буюу 1970 оны 10 сард Хавайд Тэдийг харсан гэх мэдээлэл ирсэн. Тэдийг харсан гэх мэдээллийг өгсөн хосууд чочид буудлын баарнд түүнтэй ойрхон сууж байгаад санаандгүй хамт сууж арх хуунгаа ярилцсан. Тэд нэлээд удаан буу хал суусныхаа дараа яг яраа эд дундаа ороод эхэлж байх үеэр Тэдийг Кливландд төрсөн гэдгийг нь сонссон хосууд бид ч гэсэндээ Кливландд төрсөн штэ гэж хэлэхэд Тэдийн царин сонирн болоод би төрүүлээд явлаа гэж явчихсан. Хосуудад энэ байдал нь маш сонин санагдаж байсан. Тэгээд хосууд гэртээ ирээд банкны хулгай хэргийн талаарх мэдээллийг олж хараад Тэдийг эрен сурвалжлагдаж байгаа гэдгийг нь мэдээд шууд цагтаа дуудлага өгсөн юм байна. Мөрдөгчд шуурхай Хавай руу явж Тэдийг хайсан боловч олоогүй. Тэд аль хэдийн Хаваагаас явсан байсан. Ингээд яг энэ үеэс хойш Тэд дахиж олон нийтийн газар харагдаагүй, түүнийг хинч хараагүй юм байна. Мөрдөгчд Тэдийн гэр бүл болон найзуудынх нь нууцыг чагнаж байсан бөгөөд ахлах сургуулийн төгсөлтийн уулзалтанд хүртэл нууцаар очиж ажиглаж байсан. Мөн цаашлаад Америк улс даяараа хайсан боловч энэ бүх оролдлого нь ямар ч үр дүнгүй байсан байна. Ингээд Тэдийг Америк улс даяар эрен сурвалжилж байх үеэр Тэд Конрад Вашингтон DC дараа нь Калифорнигийн Лос Анжелес руу яваад дараа нь хэрэг болсноос 1 жилийн дараа буюу 1970 онд Массачусетс мужийн Линфилд хотод суурьсан юм байна. Тэгэд Тэд тэр даруй нийгмийн даатгалын хэлцэд очоод нийгмийн даатгалын дэвтрээ шинээр авсан. Тухайн үед нийгмийн даатгалын дэвтрээ шинээр авахд асуудалгүй байсан учраас ямар ч төвөггүйгээр шинээр дэвтэр аваад нэрээ өөрчилж чадсан юм байна. Тэгээд шинэ нийгмийн даатгалын дэвтрээ Томас Рэндл гэх нэрээр авсан. Тэрээр энэ нэрээ өгөхдөө өөрийн үзэх дуртай киноны Томас Крауны нэрийн Томасыг нь авсан. Мөн уг киноны зураг авалт хийгдсэн хот болох Бостны хойд хэсэгт орших Линфилд хотод суурьсан юм байна. Ингээд нэрээ Томас болгоод 1982 онд хурмаа хийж 40 жил автомашины 8 хийж хажуугаар нь гольфийн багш хийдэг байсан. Түүнийг хинч харсан их хэмжээний мөнгө хулгайлсан гэж шижиглэхээргүй маш шургуй ажиллаж бас их хэмндэг хүн байсан гин. Мөн гэр бүлдээ маш халамжтай, охиныхоо хувьд хамгийн шилдэг аав нь байсан. Ингээд Тэд олон нийтийн газраар явхдаа сарвчтай малгай байн гүмсэж сахлаа ургуулад хизээс сахлаа авдаггүй байсан болохоор түүнийг хинч анзаардаггүй байсан юм байна. Тэдийн охин Эшли ахлах сургуульд орохдоо Франц руу явж сурах боломжтой болсон. Сургуулиас нь ихэнх зардлыг нь гаргаж байгаа учраас зардал мөнгө бага гарна. Мөн эцэг эх нь асран хамгаалагчаар хамт явах боломжтой гэд маш том боломж байсан. Гэвч Тэд эхнэр охин хоёртоо Франц руу явмааргүй байна гэж хэлж байсан. Эшли аавыгаа хичнээн ятгасан ч Тэд
яасан ч Америк руу явахгүй гэж эсэргүүцэж байсан байна. Түүнийг хизээч ингэж охиныхоо хийхийг хүссэн зүйлийг эсэргүүцэж байгаагүй учраас гайхаж байсан ч эхнэр охин хоёр нь түүний үгэнд ороод Франц руу явхаа болсон юм байна. Ингээд хэрэг гарснаас 52 жилийн дараа буюу 2021 оны 3 сард Тэд эхнэр охин хоёртой хамаг үннээ хэлсэн. Тэгээд 2 сарын дараа буюу 2021 оны 5 сарын 18-нд уушигны хор тавдраар нас барсан. Ингээд Тэдийг нас барсны дараа түүний охин Эшли, эхнэр Кэти нар нь түүнд хүндэтгэл үзүүлээд 1 жилийн дараа яг энэ хэргийн талаар нь эрх баригчдад мэдэгдъя гэж ярилцаж шийдсэн байсан. Гэхдээ түүнийг нас барснаас 6 сарын дараа буюу 2021 оны 11 сард Америкийн нэгдсэн улсын мужийн аюулгүй байдлыг хамгаалах газрын Пит Эллиот гэх мөрдөгч Кэти Эшли хоёр дээр очсон. Пит тэднийг хаалгаа онгойлгох мөгцөн өөрийгөө танилцуулаад 52 жилийн өмнө сургаггүй болсон Тэд Конройд гэх эрэгтэй амьдардгүй гэж асуусан. Түүний асуултыг сонсоод Кэти Эшли хоёр түүнийг гэрлүүгөө орохыг урьсан. Тэгээд Питийг гэртээ оруулж суулгаад түүнийг асуугаагүй байхад нь Тэдийн талаар Тэдээс сонссон бүхнээ нэг нэгэнгүй ярьж өгсөн байна. Харин Пит түүний хариуд нь тэдний гэрийг хэрхэн олсон талаараа бас тайлбарлаж байсан гин. Пит бол 52 жилийн турш Тэдийн хэргийг даан авч ажиллаж байсан Джон Эллиотийн хүү байсан. Түүний аав Джон насаараа Тэдийг олохын тулд хамаг чадлаараа ажиллаж мөрдөж байсан ба үүнийх нь начаар Тэд Конройдын талаарх асар их мэдээлэл цуглагдсан байсан. Джон Тэдийг олж илрүүлэх тал дээр маш нухацтай ажиллаж байсан бөгөөд хүүдээ Тэдийн талаар судлах тусам түүнтэй яг л найз болж байгаа мэт санагдаж байна шүү гэж дандаа ярьдаг байсан гинэ. Гэвч харамсалтай нь Тэд нас барахаас 1 жилийн өмнө буюу 2020 онд Питийн аав мөрдөгч Джон нас барсан байна. Ингээд Пит аавынхаа ажлыг хүлээн авч аавынхаа цуглуулсан баримтуудыг эхнээс нь үзэж Тэдийг хайж эхэлсэн. Тэгж байтал 2021 оны 5 сарын 18-нд Массачусетс мужийн Ринфилд хотод нас барсан Томас Рэндл гэх эрэгтийн талаарх нийтлэл Питийн анхаарлыг татсан гин. Яагаад гэвэл тэр үед Пит Тэдийн дуртай байсан киног хэдэн 10 удаа үзсэн байсан. Тэгээд киноны зураг авалт хийгдсэн Бостоны Ринфилд хот руу анхаарлаа хандуулж эхэлсэн байж. Тэгээд Ринфилдэд гарч байгаа ном болон сонин сэтгүүл зэргийг өдөр бүр уншиж судалж байсан. Ингээд үр дүнд нь 2021 оны 5 сарын 18-нд орон нутгийн сонингоос Томас Рэндл гэх эрэгтийн хор тавдраар нас барсан гэх мэдээллийг олж уншсан юм байна. Энэ эрэгтэй Тэдигийн үзэх дуртай байсан киноны гол дүрийн эрэгтэйтэй адил Томас гэх нэртэй байсан. Хамгийн ихэнд энэ нь Питийн анхаарлыг татсан гин. Ингээд уг сонингийн нийтлэлийг нэг нэгэнгүй уншиж эхэлсэн. Гэтэл Томас Рэндл гэх эрэгтэй 1947 оны 7 сарын 10-нд төрсөн гэж бичсэн байсан. Харин Питийн хайж байсан хэрэгтэн Тэд 1949 оны 7 сарын 10-нд төрсэн байсан. Энэ хоёрын хооронд 2 жил буюу 2 насны зөрүү байсан ч гэсэн төрсөн өдөр нь яг таарч байсан. Мөн уг нийтлэлд эрэгтэй эцэг эхийн нэрийг Эдвард болон Ручес гэж бичсэн байсан бөгөөд Тэдийн эцэг эхийн нэртэй яг таарч байсан. Бас Томас Рэндл гэх эрэгтэй Нью Ингланд коллежид сурж байгаад дундаас нь орхисон гэж бичсэн байсан бөгөөд Тэд мөн тус сургуульд суралцаж төгссөн байсан. Тэгэд мөрдөгч Пит Тэд сургуульд анх орохдоо өгч байсан өргөдөл болон түүний гар бичмэл мөн гарын үсгийг нь авч байгаад Томасынхтай харьцуулахад Тэдийн гар бичмэл болон гарын үсэг нь Томасынхтай маш төстэй байсан гин. Ингээд олсон бүх баримтуудаа хянаж үзсний эцэст Тэд Конройд Томас Рэндл гэх нэрээр нуудаж амьдарч байж магадгүй гэж сэжиглэн Томас гэх эрэгтэйн гэрийн хаягаар нь гэрт нь очин эхнэр охин хоёрын тусламжтайгаар 52 жилийн өмнө банкнаас хулгай хийсэн Тэд Конройд мөн болохыг нь баталгаажуулж чадсан юм байна. Эрх баригчид Томасын эхнэр охин хоёрыг түүнийг Тэд гэдгийг мэдмэгцээ мөрдөгчдөд мэдэгдээгүй хэмээн тэдэнд яллах хэсэг талаар бодож ярилцсан. Гэхдээ тэд сүүлд Питэд хэргийн талаар бүх хүнийг хэлсэн учраас тэднийг яллахгүй гэх шийдвэрийг гаргасан юм байна. Ингээд 52 жилийн өмнө банкнаас ихээхэн хэмжээний мөнгө хулгайлсан этгээдийг илрүүлж чадсан. Мөрдөгч Пит Тэд Конройд гэх этгээд 52 жилийн өмнө банкнаас хулгайлсан их хэмжээний мөнгөө яасныг нь мэдхийг хүссэн. Ингээд бас энэ талаар мөрдөж эхэлсэн бөгөөд 2014 онд Тэд дампуурлаас хамгаалах өргөдөл гаргасан ба шүүхийн тэмдэглэлийн дагуу тухайн үед Тэдийн зээлийн картын үр нь $160,000 байсан. Түүнд хөрөнгө гэдэг юм тэр үед байхгүй байсан нь тогтогдсон байна. Тэдийн эхнэр хэлэхдээ нөхөртөөгөө хөрөнгө хийх үеэр нөхөр маань тийм ч их мөнгөтэй хүн байгаагүй.
Тиймээс мөнгө олохын тулд өдөр бүр ажилладаг байсан гэж мэдүүлсэн. Ингээд мөрдөгч Пит Тэд их хэмжээний хулгайлсан мөнгөө 13 жилийн турш хаа хамаагүй үрж дуусгаад тэрний дараа 1982 онд их нэртэйгээ танилцсан байх гэж дүгнсэн байна. 2022 оны 1 сард мөрдөгч Пит Эллиот Тэд Конрайдын хэргийг хааснаа олон нийтэд зарласан. Хүмүүс аавынхаа ажлыг үргэлжлүүлэн хэргийг илрүүлэхэд том үүрэг гүйцэтгсэн Питэд алга ташин баяр хүргэж байсан. Пит нэгэн ярилцлаганда аавынхаа хийж байсан ажлыг үргэлжлүүлэн амжилттай дуусгаж чадсандаа баяртай байна. Магадгүй Девачинд байгаа аав маань Тэдтэй уулзаад хамт шар араг уунгаа чөлөөт цагаа зугаатай өнгөрөж байгаа багтаа хэмээн ярьсан байдгийн байна.